хүүхдүүдтэйгээ нэлээд сахилга готно. Тэгээд магадгүй эрчүүдэд эмэгтэйчүүдийн асуудлууд сонирхолтой гэж магадгүй бас туршлага сууж магадгүй. Хэрвээ хайртай хайтай бол хэрвээ найз захтай болох гэж байгаа бол хэрвээ ирээдүйд найз захтай болох бол та нарт бас туршлага хөндлөж магадгүй. За ингээд хамтдаа явъя. Машин дотор болцоо за. Гэрээсээ гараад явж байна. Бид дөрвөлээ багаар явж байгаа. Гоё юм хийнэ. Зам болоод гадаа гоё юм тий. Эмэгтэй хүмүүс тэгдэж шүү дээ зам болохоор ингээл гадаа гоё ахаар сэтгэл сэргээл тэгэл цэцэг шиг дэлгэрмээр санагдаал, эрвэхэ шиг гангалмаар санагдаал. Гэтэ одоо хөл хориотой байгаа болохоор ялтчгүй хүмүүс гэртээ байгаад байгаа. Бид дөрвийн хувьд ажилдаа явж байна. Та нартай үзүүлэх юм хийх гэж явж байна. Та нар гоё хүлээж аваарай заа яа. Одоо миний уулзах гэж байгаа байгууллага болохоор залуучууд нэлээхтэй. Хоёр захирланд бүр залуухан. Тэгээд намайг анх single ladies төрийг ноднон зураг авалт дунд говьд хийгдэж байхад надраа нэг залуу яриад сайн байна уу? Би тантай нэг ажил ярих гэсэн юм аа. Та хаана вэ? Би уучлаарай. Өнөөдөр тулгаж хэлж байгаад би одоо байгаа газар чинь яваад очиё гэхээр би албаар тэнд уудсан байсныг хэлэхөө сүлжээ дөнгөж барьсан байсныг хэлэхөө өө тэг хүрээдэр их чинь оолцоо гэсэн чинь баярлалаа гэж та хаана вэ гэдэг чинь дунд говь аймагт байна гэсэн чинь өө загч яваад очиё гэсэн шүү дээ. Тэгээд бүрээд ирэнгүүт нь тэгээ нэлээ орой ирсэн. Тэгээ би энэ хоёр залуугийн хүсэл эрмэлзлэл өөрсдийнхөө зорилгод хүрэх гэж байгаа тууштай байдалтай шин чанарыг амар үнэлсэн. Тэгээ хийх гэж байгаа ажил нь бас артмд маш хэрэгтэй ажилласан учраас дэмжсэн. За одоо тэгээд юу яана? Залуучууд ихтэй юм чи ороод пранк лөө тэрнийг хийж үзүүлнэ. Гэтэ надтай хамтран те бид нар ярьсан байгаа. Би ганцаараа болохоор арай дийлэхгүй байх. За тэгээд юу болох нь хараарай. За яваад. Трио. Сонирхолгүй юм байна. Загнуулахтай. Амар өсөлтөнд. Уулаагаар чавд хийдэлт. Болоог хоол идэг охин болоог хийж ирсэн шүү. Офстэй шүү. Гарч мандаггүй. Цагаа хоол идэг удаа энэ хадгаа яолны газар нэг юу хийж байгаа. Хоолцоолохгүй. Хоолцоолж. Хоолцоолж. Намаас. Тэгтээ би гоё хоол идэг шүү. Тэгтээ аа юу ядарч юм байна. Эмэгтэй хүний өсөл. Та ингэж болохгүй шүү дээ. Йоо. Яар зарц ирж ядарч нүднүүлж мэлээц. Яа гэр ингэж ирж зүг. Миний дулаасан юм. Нэрэн гэсэн тийм бисээ. Би шууд хараад хэлсэн шүү дээ. Ундрмаалаа тааж явах ядарсан байна. Нэрэн гэсэн хэлж шүү дээ. Улаа үлш. Хагас юм хаа тань. Сэтгэлээ мгаж авчих. Аа муухай. Одоо дахиад үргэлжлүүлээд ажилтаа шүү дээ. Тэгтээ амар стресстэй толгой өгч जैन. Жохоо нэрэн сэдвээр ярилцах юм. Ер нь хүн сэдвээр ярилцах юм. Үгүй юу? Магадгүй. За ундрмаг чинь сонин сайхан. Ингээл ядраад явчихсан. Ядраад явчих. Амраах өнөдөр нэг юм лээ. Амраах уу гоё. Яаж? Намайг хүмүүс ингээл амар жаргалтай байдаг гэл ингээл тэгдэг шүү дээ. Би амар өвчин зовлон тийм байна, ийм байна гэж яриад хэлсэн шүү. Одоо битэр чинь бол бас 10 хэдэн жил эмнэлгээр явлаа шүү дээ. Гадагшаа. Тэ алсан бүх орлогоо эмнэлэгт зориулаад явчихсан тэ. Зовлон бол миний л зовлон. Тэ. Ингээл явна. Тэгтээ хэзээ ч битэр хүнээс мөнгө гуйгаагүй. Аавыгаа дараа нь өвцөнч гуйгаагүй. Ингээгүй. Тэлцээ өдөр шөнөгүй хөдөлмөрлсөн. Битэрээ аз жаргал болохоор эмчилгээнийхээ мөнгийг олох нь битэрт аз жаргал байсан. Тэр мөнгө олоод за цойлоо одоо хийж нисэхгүй гэлдэг. Тэр нь аз жаргал тий. Тэгэхэд чинь одоо л дээр ингээд нөгөө хэцүү үед авцсан тий. Шантралгүй явсан хоёлаа айгүй гэсэн. Тэгээд айгүй боддоо шүү дээ. Би ирээдүг бол тий охин маань яг бол энэ маань яг тэгэл. Тэгтээ тэр чинь нэгээрээ л амар ухамсартай байх хэрэгтэй юм шиг л. Дааталт чи юу юм гэхээр ер нь баг хандив. Тийш угаасаа тийш томоор мараа. Тэгэхээр яаж юм гэхээр ингээд одоо болохоор хандив болохоор нэг удаа ч юм уу нэг юм хаяа жилдээ 2 удаа хандив өгдөг юм шиг юм бол тэр нэг юм
тэр хүн ч өөрөө сайхан болж байгаад шүү дээ. Тэрийг тогтмол болгоод сар руу шилжүүлээд тэгээд тэрийг өөрийнхөө төлөө олгочих жоох байхгүй. Хангалттай байна гэдэг супер юм юу шүү дээ тий. Боломж хэрэг тэрний боломжийг ухамсарлахад жаахан дутаад байгаа жоохон наан ямар ч гэсэн инсүртэй байх гэдэг боломжийг таад өгч байгаа байхгүй. Одоо жишээ нь би ингээд нэг эмнэлэгт очиод эмчилгээ хийлгэлээ гэж бодъё тий. Тэнгүүд би даатгалгүй зөвхөн инсүртэй байсан бол 10% мөнгө төлөх гарах байхгүй юу? Хэрвээ би даатгалтай байсан бол 90 мянга мөнгө төлөх байхгүй. Тэгэхээр юу нэг ингээд алхамжтайгаар ойлгоод даатгалтай байх гэдэгт хүрэхийн тулд юм гэж байгаа. Эхний л. Наад ч гоё юм тий. Тэгэхээр яг гэхээр сая яг хэлээд байгаа шууд очоод 300 200 мянга гэсэн чинь за 20% 40 мянга төгрөг хасагдлаа гэж шууд их гээд байхгүй. Юу ч аваагүй гэхдээ манай төлөв суулгацсан байх. Амар том нөлөө үзүүлдэг юм билээ. Юу чинь хямдрал чинь шууд автоматар дээр эмнэлэг дээр биччихэл шүү дээ. Тэгээ иншүр даатгалтай гэл тэгэнгүүт чинь сая л ээжийн хаалга нэлээд өндөр төвтэй болсон шүү дээ. Тэгэхэд тест амар хөвтэйхэн бодож байгаа. What? Yes, please. Yes, өгч. Одоо яаж юм гэсэн хэрэг ямар юм яасан хэлээ. Дараагийн юмнуудыг бодож байгаа хамраал. Энэ зүүн угаасан юм тэл ковид мовид тэгэл юу хийсэн багт чинь ямар ажил явна гэж зөвхөн амруулаад. Амармаа өндөр мөгч хамраа мөрнөр гэсэн. Арай тэмдэглээ жомч тус. Энэ бодтой гэдэг. Юу зөвхөн энэ зүгээр юм байна шүү дээ. Өдрөгч юу л очтой яг нэг юм. Читэй тийм хүн зэдвэр ярьж байгаа бэлтгэж яг бодд амжилт дээр. Юу ч юм гэж. Үзээд байгаа юм биш. Дандаа энерги төрсөн. Дандаа энерги төрсөн. Дандаа энерги төрсөн. Яс их ч өнөр туслах ямар нэг ажил байна уу? Заав цаа гарахгүй юм чухал зүйл байх юм. Юу л одоо яаж хамгаалах. Бадларсан. Тайрыг чадсан. Практис. Тэр ажиллаж байгаа. Really, nigga? Юу практис. Яг ставчиг хэл. Наагийг уулзахтай явсан. Би бол уулзахтай явсан гэж. Нулимсаа энэ цамцан дээрээ туцчих үдэ гэж бодсон. бодлоо гэж яг юу болохгүй. Би тайрыг цариг гаргасан чи хаач чадгүй ямар юм гэж уулзчихсан юм гэсэн шүү. За чи явсан. Чока явсан. Би ингээл яг нөгөө гинжүүлээд эхлэж хүн амар эхлээд амар балан сандарч байгаа хгүй тэгээ уйгаараа алсан чинь нэг чи босоо явчлаа бүр тэгээд би бүр за амар стресстэй байгаа юм чи угаасаа яа тий
жаал үйлэгтэй, онгойтл үйлэгтэй гэдэг хүлээж авахгүй тэгээд за сэтгэлээ сайхан ингээд одоо онгойтл үйлээд одоо яг л одоо гинтл хүмүүс яг нэг амар хэцүү болоод үйлж байгаа шүү дээ. Тэр чинь тийм ч ингээд сэтгэлээ онгойтл үйлчихэд тэгэхээр л дараа нь нэг ярилцаал яав ив гítэ жоохон үйлж байгаа үеднээс бол тэгээ сайхан ойлуулъя гэж бодож байсан байхгүй юу? Хаа гэж инээг биш шок болж байгаа. Галзуурч юм болов. Яагаад бодож байгаа юм чи? За хоёроо юм зөв. Сандраа тэгээд яах ёстой юм гэдэг байна. Зүгээр юу гэдэг зүгээр чуг болох зүгээр хараа суудаг байхгүй тийм. Тэгэхээр нэг юм хэцүү санагдаад ингээд Монголд тацах юм шиг зүгээр хөшлөөс хараа суудаг. Санаа зовоод Яг хараа юм баггүй. Наад чинь зөвөр би шууд тэгж бодож байгаа шүү за. Ингээ хоёр таарч хоёлаа ингээд энэ компани үүсгэн байгуулагч нар шүү дээ тий. Жока хоёр манай иншүр аппликейшнийг гэхүү тий. Иншүрийн үүсгэн байгуулагч нар тий. Одоо нөгөө эрүүл мэндийн даатгалыг л аюу гой сүүлийн үеийн маш хялбар арга руу ингээд шилжүүлсэн ийм аюу. Гэтэ аюу олон жил ажилласан гэж надад хэлжсэн шүү дээ анх уулзтаа тий. Бид нэр энийг хийх гэж тийм судалгаан дээр нэлээд удаан хугацаа зориулсан гэдэг. Тэгэхээр зөв надад ингэж бодож байна. Ингээд хоёулаа ингээд ийм чацуу хоёр залуу тий. Орчин үеийн залуучууд. Тэгэл яг одоо нэг юм болоход нэг юм хийх нь нөгөөт нь одоо ингээд дотоогоо нөхөө явж шүү дээ тий. Тэгэхээр бол би танай компанид амар итгэж байна. Яг энийг шалгах гэж ирсэн юм ааш. Зүгээр сая гинт тэгж бодогдлоо. Тэгээд ийм хөөрхөн залуучууд, мандаг залуучуудтай би ингээ хамтарч ажилладаг. Тэгээд би тайраас би нэр яг үндэ би бас нэлээд юм сурдаг шүү. Яг технологийн дэвшлүүд тий. Одоо энэ аппликейшнуудын тааш надаас ингээл нэг болцоос амар их мэдээлэл надад өгч явдаг байхгүй юу. Энэ юм тийм гэл ингээл заримдаа бүр презентацийн дээр ингээл ажиллаад тэгэхээр би бас тайраас аягүй их сурдаг. Нууцаар аягүй их сурч байгаа шүү. их юм сурлаа да. Сая нэг сурлаа да. Дараа нь хэрэгжүүлээд боллоо гэдэг. За ийм гоё би зүгээр гоё лого гоё чимээ гэж бодсон. Тэгээ лого чимэхтэй бас хүмүүст нэг юм хэрэгтэй. Миний влогийг үзсэн хүмүүс магадгүй иншүр аппликейшнийг датаад те хэрэглээд одоо ойр дотныхоо хүмүүст ойлгуулад ингээд та итгэдэгчтэй бөө өндрөгч хүмүүст битгий бид нар бол ингээд шахтгүй те хүмүүс одоо халин энийг ингээд гэдэггүй те хүмүүс энийг бол яг өөрсдөө ингээд угаасаа цаг нэрэл ингээд тэгж шилдэг те одоо юу гэдэг шахаад одоо чинь ингликт очиод хөнгөлөөд битгий одоо юу гэдэг тэдүү 20% хөнгөлт байх уу гэж садгуутай адилхан шахаад бол мэдээж явахгүй шүү дээ гэдэг хүн ойлгох хэрэгтэй яг зүрхсэтгэлээр мэдрэх хэрэгтэй тий. Гэтэ мэдээж бусдын одоо алдаа одоо зөндөөл ингээл таньдуулж байна тэр болгон байж чинь тэрийг заавалчгүй ингээд өөрөө давтахсруу тэрийг ойлгох үед л угаасаа юу байх уу гэдэг нэг хүн гаргалгаа хайна тэр нь угаасаа яг энэ байж гэн угаасаа зам нь угаасаа та гаргалгаа хайгаад үзээд бодоод үзээд судлаад үзэхэд л яг л за эдгээр чинь энэ л асуудлыг шийдэх гэж гаргад ирсэн юм байна штэ гэдэг тэр дээр очих байхгүй. Тэгэхээр яг тэрэн дээр Nensur гэдэг нэг аппликейшн байж байна. Тэгэхээр тэрэнд аяга ухамсартай хандаж чадах юм бол угаасаа ингээл процессор ороод ирэх байх гэж хараад байхгүй. Хаяад яг энэ тайрыг ойлгуулж байгаа санаа зүг Монгол нь болохоор зөв ерөөс хүчин зөв бүр тулж ирснийхаа дараа ингээд үйл хийдэг гэдэг. Тэгээд бол тийм халахгүй ш. Заавал тэнийг юм шиг бэртэж хэмснийхаа дараа даатгалыг дэмжих болсон юм байна гэж бодох ёсгүй ш. Нийсээ одоо тийм юм нээлт болсон. Гадны оронд Монголд яадаг юм гэдэгтгүй яаж ажилтдаг юм байна. Манай систем бүр ингээд цаанаа оруулах аюул дадлын компанитай холбоотой инглиш хэлдэг холбоотой одоо жишээ нь бүр даатгал угаагүйсэн ч Монголд үзүүлж байгаа учраас суулгаад туршаад үзээд тодорхой юмудаа харилцаж явах хэрэгтэй гэж боддог. Ер нь ч тэгээд Монголд бол ингээд сүүлийн цөөхөнд гарч ирсэн л да энэ стартап гэх энэ юм компаниуд дээр нэг технологи суртаа аппликейшнтэй эдгээр бүгдийг туршаад үзэж явах хэрэгтэй. Тэрнээс биш тэгээд яач нэгэ тэрнийг ингээд сонирхохгүй авах хэрэгтэй юм тийм. Манай бүсгүүчүүд бас юм байна шүү дээ тийм. Ирчүүд бас тэр нь хүчирхэг тийм бүгд нийлж хагаад бүгдээ энэ иншүр аппликейшнийг татаад өвчин зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тэр цаг үед хэдүүлээ бусдыг зовоохгүй энэ өөрсдийнхөө одоо сар болгон төлсөн 20,000, 50,000, 60,000
Тэр төгрөгөөрөө хэдүүлээ 5 сая 6 сая төгрөгийнхөө эмчилгээг ээжтэй бас татаж өгөх хэрэгтэй. Ээж чинь нэр заавал байх хэрэгтэй шүү дээ, тий. Аавд бол аавынх нь нэр, өөртөө бол өөрийнх нь нэр, хүүхэд бол хүүхдийнх нь нэр. Тэгэл ерөөсөө үнээрээ ингээд бүгдээрээ хүнд асуудлуудаа шийдээд явъя. Нэг ч гэсэн юм хэдүүлээ бас юм сүүлийн технологиор шийдъя. Яг үнэтэй шинэ арга, шинэ технологи тий. Гэтэ энэ бол олон улсад бол шинэ юм биш үү дээ. Тийм шүү дээ. 200 жилийн өмнө хийгдсэн хуульчилсан. Манайд л их шинэ. Тийм тий. Тэгээд надад зүгээр тийж хэлмээрээ тэгээд би зүгээр өнөөдрийн миний одоо пранк хийх байвал таар байлаа. Яа гэвэлтэй нэг хүн дээр очиод ойлвол тэр хүн чинь бүр гайхнаас яана надад дурлцсан. Тэгээд хоёр үйлдингийн тэгээд нэг байнга ингээд хамтарч ажиллаж уулзаа заавал бид нар уулзсан ажил ярьдаггүй шүү дээ тий. Чөлөөтэй юм ярьдаг ингээд ийм байдаг болохоор би таард итгээд энэ пранкийг таар дээр туршиж үзээд уйлсан. Уушлаарай хоёроо. Зүгээр л уулзсан юм. Чи зүгээр. Нөгөөдөр хоёулаа бastар уулзсан. Манай шинэ юу битээ бүр нөгөөд орсон байгаа. Бүрээ дээрээ нэрээ салсан гэсэн. Ирэнгүүтээ ажил хийхгүй байгаа. За тэгээд тааш дөр хэлэх үг байгаа юу? Энэ камерны цаана миний хамгийн дуртай миний влогийг үздэг 200 мянган хүн байгаа. За баярлалаа. Тэр 200 мянган надад нэг өглөө. Сая бид зөндөө ярьсан. Манай аппликейшн талаар зөндөө ярьсан. Тэр аппликейшн мөнгөөрөө бас заавал одоо таны яриад байгаа сайн одоо боломжууд зөвхөн мөнгөөр биш таны цуглуулдаг оноогоор энэ боломж ирж байгаа. Тэгэхээр та энэ боломжийг үнгүй одоо авах боломжтой гэсэн үг. Маш үнэтэй юм. Үнгүйгээр авах. Тэр нь иншүүрс кэр гэсэн тийм. Тэгэхээр та иншүүрс кэр гэдэг бид нэр шинэ одоо хөнгөлөлт урамшуулаа олж авдаг тэр зүйлийг оруулчихсан байж байгаа. Та суулгаад үзээрэй. Ундрмаар чи 250 мянган хамгаалнаа гэдэг. Хамгаал нэрээ шүү. Ерөөсөө аппликейшн татаад суулгаад болох гэсэн тийм мөнгө шилжүүлэхгүй. Тэнгүүд тэр нь аптекууд, эмнэлгүүд тэд нар дээр ингээд хөнгөлтүүд идлээ явчихна тийм ээ. Яг зөв шүү дээ. Би аюулсаа ойлгоод байгаа. Тэр нь ерөөс мэндээ хүн болтой мөрчих шиг даатгах юм байна. Системээр орчих юм бол хагас жилийн дотор 100000 хүн боломжтой байна шүү дээ. За бүгдээрээ сайхан гуух хэрэг болсон юм байна. Бүгдээрээ би За баярлалаа. Өнөөдөр өстө гоё байлаа. Сансандаа хүрлээ. Баярлалаа. Бай. Тэр юм. За ока. Юу. За ока. Хөрх явуулчлаарай. Үнэхээр авчлаарай. За баярлалаа. Хоёр захирлыг чи сая ойлголцсон. Йоо, энэ хараа. Ийм гой цэвэрхэн. Залуучууд бас мундаг болж байна тий. За. Залуучууд мундаг байна. За амжилт бүгдээ амжилт. Бата дараагийн влогоор уулзъя.